Сайн уу, Солоо байна. Солонгост эмэгтэйчүүдийн мэс заслалт орсноос хойш 2 сар өнгөрчээ. Маш олон хүмүүсээс мэс заслын дараах эдгэрэлтийн явц болон төлбөр мөнгөний талаар асуусан чатууд ирсэн тул тодорхой мэдээлэл өгье. Нийт 3 төрлийн эмчилгээ авсан байгаа. За нэгдүгээрт давсаг сойлгох мэс заслалт орсон байгаа. За давсаг сойлгохоос өмнө давсагны үйл ажиллагаа шалгах шинжилгээнд орсон. Тэр маань 400 мянган вон болсон. Давсаг сойлгох мэс заслал маань өөрөө 3 сая вон болсон байгаа. Хоёр дахь эмчилгээ маань бэлгийн баг гуруулаа янзлуулах мэс заслал байсан. Миний хувьд 3 удаа төрсөн учраас хилүү болон хялцангийн засварыг давхар авсан байгаа. Энэхүү мэс заслал маань 4 сая вон болсон. За хамгийн сүүлд 3 дахь эмчилгээ маань өтрээний филлер хийлгсэн байгаа. Шээсний зам дагуу өтрээгээ филлерээр дүүргэсэн гэсэн үг. 20 cc-г 2.8 сая воноор хийсэн байгаа. За өөр бусад мэс заслын үед нойр сүлгч хийхэд 100 мянган вон болдог юм билээ. Миний хувьд 3 төрөлтийн дараа энэхүү мэс заслалт орсон учраас харьцангуй олон эмчилгээ авсан байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та энэхүү Instagram хаяг болон пэйж хуудасаас лавлаарай. Энэхүү эмчилгээний дээс холоо үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Шээс зад гарах асуудал маань багассан. Нөхөртөөгөө харилцаа маань үнэхээр таатай байгаа.